default. Луван цөөн яг хоёулаа байвал амар амар гэхгүй нэг одоо би скранчгаа нэрсийг хардаа супери экстра самсано өнөөдөр бүтэнсэ өдөр тэгээд өнөөдрийг би амар үр бүтээлтэй бай гэж өчигдөр бодож байсан ахгүй юу. Тэгээд өглөө амар эрт тасаад ихнээс нь ахуулаад бүх өдрөө гоё ялгана гэж бодож исэн юм. Тэгээд миний утас унтарсан байсан. Тэгээд сэрүүлэг маань уусаад ураагүй. Тэгсэн чинь хаалга тушоод надад шуудаа ирсэн. Тэгээд тэр ахын ачаар би өглөө боссон ахгүй. Тэгтээ буцаж орондоо ороод уцаа оролцоор агаад дахиж босоод уцаа оролцоор агаад ингээ 12 болж байгаа. Арай бууж өгөх болоогүй байна. Өдрийн талан л өнгөрсөн байна. Тэгтээ би энэ өдрийг үр бүтээлтэй өдөр байлгаж чадах уу? Гэрээ цэвэрлэх, буудан дээр байгаа хүлэрсэн юмнуудыг байр байранд нь хийгээд шүүгэндээ даалт хийх. Тэг өнөөдөр би маш гайхалтай цөөвөн хий гэж бодсон. Цөөвөн энд хийж идэгөө нийжил хагас болж байна. Өчтөр Costco руу яваад ийм өхрийн бүхэл мах авсан ахгүй юу? Тэгээд хярч хишиг хөшөглөөд тэгээд луун сангам манган төмстэй сайхан цөөвөн хийж идвэл маш үр бүтээлтэй гэж би өөрийгөө өгнө. Тэгээд дээрээс надад нэг даалгавар агаад тэр даалгавраа хийн. Тэгээд бүтээлч ажлын хувьд би өөртөө scrunchie bolt хиймээр байгаа. Энэ ажлуудыг хийж амжуулах юм бол би өөртөө маш их талархна, маш их баярлна. Тэгээ бас би жоохон ном уншмаар байна. Тэгэхээр хамтдаа үр бүтээлтэй өдрийг өнгөрүүлцгээе. Тэгэхээр би цөөнга хийхин тул надаа мах байгаа. Надаа төмөс байгаа. Гэтэ чихэрлэг төмөс байгаа. Сонгон байгаа. Тэгээ би гадаад дэлгүүрээс ловон аваад ирье. Тэгээд гурилаа зураа тавьчих. Надад байгаа гурил бас яг оновчтой эсэх мэдэхгүй байна. Яг торт март ч юм уу эсвэл юм шаржигнуур зүйл хийхэд ашигладаг гурил ахгүй юу? Илүү нарийн ширхэгтэй. Тэгтээ болох эсхийг сайн мэдэхгүй байна. Урсаад байгаа болчихоо дээ. Тэгвэл жоо хэцүү л байна. Гэтэ тушиж үзье. За сая дэлгүүрээс ясныгаа танилцуулъя. Kimchi, сүү, ловон, тэгээд саримс авсан. Энэ саримс амар жижиг амар үнэтэй л. Окей. Хэлцээ. Гурил юм болох болов би ингээ Монголд хоол хийдэг бах та дандаа гурилынхаа хэмжээг ээжээс асуудаг гэсэн ах ингээд өөрөө таруулах гээд амар итгэлгүй байдیں۔ Өөртөө багтчих юм шиг итчих юм санагдаад. За ганцаараа цөв юм чинь дахиж жоохон нэмчихв. Тэгээ нэрээ Costco-оос бүр өчигдөр ийм бүхэл өхрийн мах авсан гэж хэллээ. Анх удаа Японоос тийм гоё мах авч үзлээ шүү дээ. Энэ яалч өнөө ширхэг нэрээ өөр нарийнхан гэдээсэн шүү дээ би дөрөв. Айгу гойр зуурхад эвгүй байна. Эвгүй байна. Нэг гарахмал юм шиг. Хартаа. Нэг жинхэнэ Монгол мах гэдэг яг хөлдөөцсөн бондоор мах нь. Йоо ингэж амар хүүтэн гартаарч. Йоо ингэ ни хартаа. Oh my god. Ингээ шүлтээл энэ төр их юм бол үнэхээр таас болох юм байна. Гурыг харилцах нь.
саримсны доторхыг харсдаа бүр амар яг ногоо сонгийн шиг ногоо өнгөт юм шүү дээ. Оливын тас ойрд байнга хэрэлж байгаа. Өмнө нь хямдхныг бодоод ийм том савтай тас авсан ахгүй юу. Тэгээд талаас нь доош нь хэрэлцэн өмнө ч гэсэн инээс бүтний дууссан байхгүй юу. Тэгээд ийм таснууд амар эрүүл мэндэд муу. Оливын тас ер нь хэрэлжээ гэж бодоод авсан. Тэгэл ганцаараа амьдэрдэг гэж ийм том сав аваад хямдхныг бодож модоод амар тэнэг санагдаад ганцаараа юм чинь жоох л юм аваад тэгэл хурдан хэрэглээл дуусгачих гэж бодсон. За эхлээд сонгон саримсагийн тасаалгаад тэгээд сонгийн жоохон шарлаад ирэнгүүт төмөс лонгаа. Жоохон фейл гарлаа. Юугээ гурил маань хитрхи шингэн болчихж яалтч би анханаас нь жоохон хит хатуу болчих үү гэж зурсан чинь нөгөө нэг нарийн бовны гурил байсан болохоор амар шингэн болт юм байна. Тэгээд баахан гурил хийгээд нухлаа гэсэн чинь гурил маань ингэж бүх гэж гарч ирээд энэ тэрнгээр өсчээд ер нь аль жоохон заваал юм болчихно. Гэтэ мах маань ингээ хуурсан чинь бүр амар гоё. Яг мах хуурж байгаа юм шиг өнөрцөн. Хаа махыг хуурахад ч юм уу тайны махыг хуурахад юм гоё өнөр гардаггүй штэ. Хөрийн мах ялцч өөр юм байна уу. Тэгээд цөөн яг хоёулаа байвал амар гэхгүй нэг нь гурлаа ингээд хийшүүлж байгаа нэг нь хуураад тэгээл яг таардаг. Даанч би ганцаараа яж хахад ингээд ширээ маань амар жижигхэн болохоор амар ядаргаатай байна. Тэгээ яах вэ? Болно доо. Oh my god. Яй. Гурил үнэхээр алаан байлаа. Йоо амар ялцхаа бүр ингэж зажилсан бох шиг заяа. Амар зөөлхөн, жоохон хүрх юм бол ингээ хоорондоо наалтчих юм шиг. Надад амар тааж жигнээд дараа нь гурилын салах гэж үзнэ. Тэгээ болохгүй л яах вэ? Цэвэн гэдэг бол штэ. Гурилаа гоё жигнэх. Гэхгүй мэдгүй. Гэтэ одоо эхлээд өндөр гал дээр байж ахт нь доор нь шүлөө босгож байгаа дээрс нь гурилаа хийж тэгээ жоохон байлгаж агаад тэгээд галаа багасгана. Галаа багасгачаад тэгээ өнөр галаа багасгаа хийцэг минут жигнэж агаад тэгээ өнөртөж үзнэ ингээ өнөрсөнгүүд яг жигнсэн гурилын өнөр гарч хамаал жигнсэн яг гурилчин болцсон. Нэгдүгээрт хоёрдугаарт махчин түлэгдэлгүй аюулгүй болоод амттай гарч ирнэ гэсэн үг. Тэгээд галаа унтраачаад жоохон тэр халуун элчинд нь халуун ууранд нь байх юм бол илүү гоё зүлхэн болж өгөх байхаа. Миний харта болтыг. Ойр жирс зүгэг болохоор ядаж гэртээ гангалаа гэж бодоод. Сэрээ авч агаад гурилнуудаас салгана. Энэ бүр баг хөөц юм шиг хөөгд торт болох нэ. Хүмүүс чинь нэг сайхан цөөвийн сэгсэрчээ гэл ингээл амар сэгсрээд идэв штэ. Тагийн таглаж агаад манай гэрт юусоо тийг сэгсэрдэггүй байсан зүгээр гурилнуудаа салгачаа тэгээд утгаад шүүстэй сайхан шуудтайгаа гурилаа утгаад салсан гурил болгоныхаа завсраар гой шүүсийг оруулаад тэгээд бүх гурилын салааг байх юм бол тэгээд жоохон уурлаад идэв гэсэн маа. Нэгээрээ салахгүй яасыг. Гэтэ амар promising харагдчихээн хартаа. Хажуудаа тэгээд кимчитэй. Oh my god. Яа шүс. Йоо гэтэ амар боцтоос гоё харагдчихээн. Бүр яг тоосон сахсан цаашаа зүгээр амар тоослог харагдчихээн. За эхний хазуулт. Бас бослоод нэрээ сүтэ цай ууя гэж бодчихсон мартчихсан байна. Окей.
먹어요. 그때 나 순정 한 번 진짜. Тэрнээс бусдаар амар ямар харна. 김치. Сэжтэй би бүр амар тоглож юм байна. Даасаа жоохон багтуулсан байна. Зөв үнээр гоё. Хоолой идэх гэж Netflix-ээс нэг цуврал олоо. Тэрнийхээ 3 ангийг үзээд тэгээд нойр хүрээд одоо сэрж байгаа хгүй юу. Ингээд дахиад одоо 6 цаг болж байгаа. Гүн ингээл технээс амар гоё төлөвлөгөөтэй бүх юмудаа хийн гэж явж ирсэн. Гинт дундуур нь амар саад гарч ирээд шууд амар бүтлгүүцсэн шиг мэдрэмж. Ерөөсө төлөвлөөгүй өдрийн унтлага байлаа, өдрийн унтлах ч юм уу, оройн унтлах ч юм уу. Гадаа харанхуй болцсон байна бүр. Тийм болохоор амар оройн унтлах санагдаад. 6 ч гэсэн. 6 цаг гэхдээ ихтэл яа штэ тий. Тэгэхээр төлөвлөжсөнийхаа дагуу болтоо очоод тэгээд даалгавраа өнөөдөртөө заавал хийж дуусгана. Таваа бас угаана. Шууд одоо бас тэнд нь хийгээд үлдээхгүй. Яа. Гэтэ бас оройныхаа үлдэгэл цэвэн гоё идчихүү. Хүмүүлсгүй л байл та гэтэ идчихүү. Шууд ингээд татчих. Боолчтойгоо юм хтэйгээ. 大丈夫なのお父さん、迷ったりしない？大丈夫、心配すんなって。 Одоо би скранчигаа хийх чинь энэ давуугаар тэгээд лейсэн ийм хийдэ. Ньюси карта. So pretty. Instagram дээр нэг рил харсан ахгүй юу? Тэгээд тэрийгээ дуурайж хийж үзье. Янз бүрийн шүлжилтийн аргууд орсон. Тэгээ саяны болт энэ. Энэ нэг надад байрсан ирзэн айгу ийм өргөн ирзэн байсан ахгүй юу? Тэгээд дундалтаа айгу жоохон уг нарийнхан байсан бол даав нь илүү том харагдсан. Бүдүүн байгаа болохоор нэг ийм харагдчих. Гэтэ хөөргөл. Гадна ихэд явах. Өнөөдөр би өөртөө цэвэнгаа хийж идсэн, болтоо ойсон. Тэгээд даалгавраа нэг хичээл дээр $2 авахгүй, тэрнийх нь нэг нь сая аргал хийлээ. Тэгээд өмдөө тарьсан, бичлэгээ эдэлсэн. Ерөнхийдөө бол гайгүй продуктив байлаа гэж дүгнэе. Яа, дараагийн бичлэг гэхдээ амар интрогийн сая хийсэн чинь амар бүтээлч хийлээ. Би бүр өөрөөрөө барахад иж байна. Тэгээд бас үсээ гоё боосныг ханаар харж байгаа үстэй. Харуулсан мэлүү? Бартцсан байна. Bye bye. Good night. Тэгэхээр өнөөдрийг бүр бүтээлтэй өнгөрүүлж чадлаа гэж дүгнэл. Тэгэхээр дараа уулзцгаая. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.